Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. За, бүжиг гэдэг бол өөрөөр хэлбэл хөдөлгөөн. Энэ хөдөлгөөн буюу бүжиг маань хүн төрлөختөн үүссэн цагаас эхэлж үүсэлтэй гэж ярьдаг. За, манай одоо Монгол туурхтан, үндэстэй ястан, нүүдэлчин ахуй соёлтой агуу их ард түмэн маань бид бүхэнд өнөөдөр язгуур бие биелгээ гэсэн асар том тодголыг өвлүүлэн үлдээсэн байдаг. Үндэстэй ястан болгон зан үйлтэй. Энийхээ зан үйлийг гэр дотроо цомцой сандаа илж завилж суугаад цээжний болон гарын сайхан уран хөдөлгөөнөөр илэрхийлж эцэг өвгдөөсөө үр хөвгтөд дамжигдан ирснээр энэ язгуур бие биелгээ маань одоо үүссэн гэж яригддаг. За, Монгол бүжгийн нам төрх өөрөөр онцлог энэ гайхамшигыг үеийн үед хадгалж хамгаалж уламжиж ирсэн Монголын ард түмэн агуу их үе соёлтой ард түмэн бид бүхэн бол түүх соёлоор өв соёлоор бахархдаг. Монгол бүжгийн язгуур их болов их ундрах нь бол яхан аргуу та бидний ярьдаг бие биелгээ. Бие биелгээ бол биелэн бүжигдэж дуулан хайлах тэр гайхамшигыг хэлдэг. Энэ сайхан уламжиж ирсэн үнэтэй их соёлоо бид бүхэн уран сайхны хэлбэрт оруулж тайзны бүтээл болгож бүжгийн чуул бүжгийн жүжигтэй бол дархалж мөнхөлж уламжлалт шинэлээ бол хослуулж яваа. Монголчууд бие биелгээ, бүжгиндэг, уламжлалт, заншил гэдэг ахуйхан амьдралд нөлөөлсөн энэ бүх зүйлийг багтааж хүний үйл хөдөлгөөнийг олон зууныг дамжин өнөөдрийн хүртэл авчиж чадсан нь бол бүжиг гэдэг энэ гайхамшигт урлагийг хүний хөдөлгөөний, хүний мэрэгжлийн тухай бүтээх нэгэн бие даасан шинжлэх ухаан гэж ойлгодог. Тэгэхээр манай Монголын ойрдын баруун Монголын бие биелэг, төв алхын намбат бүжиг, зүүн Монголын одоо дурдуг бүжгүүд бүгдээрээ нийлээд одоо тайган, бөөгийн, шашны, зан үйлийн энэ олон бүжиг бүтээлүүд бүгдээрээ ард түмний манд бий болгосон үнэтэй үс соёл. Энэ үс соёлын нэгийг бүжгийн хэлээр, бүжгийн хөдөлгөөнөөр сэтгэл бодоод биеийн хөдөлгөөнөөр харуулж байна. Тэгэхээр манай Монголын бүжгийн урлаг бол Монгол төдий дэлхийд бол ашигтан гайхалтай. Манай ардын бүжгүүд бие биелгээ энэ угсаатан яснуудын олон бүжгийн үлдээсэн дуут бүжгүүдийн олон төрөл байна. Язгуур биелгээний бүжгүүд, тайзны уран сайхны олон бүжгүүд байна.